За сайн байцгаана бүгдээрээ. Англи хэлний багш Пүрв цагаан байна. Өнөөдөр та бүхэндээ англи хэл сурахад зориулсан 5 ширхэг зөвлөгөө бэлдэж хүргэхээр шийдлээ. За эхнийх нь та нэгдүгээрт яагаад англи хэл сурах гээд байгаа шалтгааныгаа олоорой. Англи хэл сурах гэж байгаа хүн болгон тодорхой ерөнхийдөө шалтгаан байдаг. Та англи хэл сурснаар шалгалтандаа өндөр оноо авах уу, ажлын байрны чадвараа дэвшлүүлэх үү, эсвэл гадаад явж ихтэй сургалт сурах уу, мэдээлэл цуглуулах уу гэх мэтээр. Тэгээд үүн дээр үндэслээд таны дараагийн хийх алхмууд чинь тодорхой болно шүү гэдгийг санаарай. Ялангуяа та дундчдны мэдлэгтэр хүрээгүй байгаа бол англи хэлний суйртай мэдлэгийг та эзэмшээрэй. Яагаад тэгэхээр орчин үед англи хэлний талаарх хичээлүүд, мэдлэгүүд багш нар маш их байгаа. Тиймээс та өөр тохирсон хөтөлбөрийг, англи хэлний цогц хөтөлбөрийг анхааралтайгаар үзээд өөрийн болгож авах нь маш чухал шүү. Үүнд болохоор одоо хид хідэн заавал үзэх ёстой нэг 20 гаруй дүрмүүд байдаг. За тэгээд англи үгүүдийг яаж одоо илэрхийлэх вэ гэсэн авиа зүүн хичээлүүд багтдаг. За мөн тэгээд түгээмэл хэл зүгсүүд, үгүүдийг хэрэглээнд практикт яаж ашиглах вэ, харилцаанд яаж ашиглах вэ гэсэн ерөнхийдөө 3 хэсгээс хүндсэн зүйлүүд ер нь багтдаг шүү суурь хичээлүүд. За тэгээд 3 дугаарт нь бус хэлүүстэй адилхан англи хэлэнд та үгийн баялгаа хэр чинээгээр эсгэж чадсанараа төдий чинээгээр таны ойлгох чадвар, хэрэглээний харилцаа чадвар чинь бас ихсэн шүү. Тэгэхээр үг сайжруулахад олон төрлийн аргууд байдаг. Хуучнаар бол одоо жагсаалт гаргаад нөгөөдхийгөө ингээд цээжлээд явах. За эсвэл сонсон зүйлээс, уншсан зүйлээсээ мэдхгүйгээ тэмдэглэж аваад хувийн словаар бэлдэж аваад явах хүн байж болно. За мөн бас үгийг бас төсөөллийн аргаар сонирхолтой байдлаар цээжлэх гэх мэт маш олон төрлийн аргууд байдаг. За тэгээд та бүхэн болохоор түүнийг бүгдийг нь бишимаа гэхэд бас аль нэг нь хэрэглээд үгийн баялгаа сайжруулж авах нь маш чухал. За тэгээд дөрөвдүгüүрх нь болохоор одоо бидний хэл зайснаар чихний бөглөө гаргах гэж нэг асуудал байдаг. Чихний бөглөө гаргах нь юу вэ гэхээр за та уншаад үгийг эсвэл текстийг ойлгодог байж болно. Харин та тэрийг сонсоод ойлгодог уу? Та түүнийг кинонд гарахаар эсвэл хүмүүсийг ярихаар яг тэр адилхан төвшөнд ойлгож чадж байна уу? Хэрэв ойлгож чадахгүй байгаа бол та сонсох тал дээрээ асуудалтай өмнө талыгаа та хөгжүүлэхгүй бол энэ таныг англи хэлийг дараагийн төвшөнд ороход саад болоод байгаа зүйл шүү. Тиймээс миний зөвлөх зүйл болохоор чихний бөглөө гаргахын тулд маш их лекц эсвэл хүмүүстэй ярих, ялангуяа native speaker-үүдтэй маш их ярилцах. За тэгээд кино үзэх, хөгжим сонсох гэх мэтээр ямар нэгэн байдлаар олон төрлийн сонсох мэдээллийг англи хэлээр авснаар таны чихний бөглөө гарна шүү. За дараагийнх нь сүүлийн зөвлөгөө. За энэ юу вэ гэхээр англи хэлээр ном унших нь бол одоо масар их үр дүнтэй. За миний хувийн туршлагаас бас сурж байсан хүмүүсээс сурагчдаас харахад англи хэлний номыг уншаад ард нь гарахад таны мэдлэгийн чадвар маш их дараагийн түвшинд ирнэ очдөг шүү. Та хурдан унших албагүй гол нь тогтмол унших хэрэгтэй. Аль болох нэг биш олон удаа дахин давтаж уншснаар та энэ номд гарч байгаа дүрм за тэгээд үг хэрхэн ашигласан та бодит байдал дээр ерөөхдөө хараад тэгээд тэрнээс суралцдаг шүү. Тэгээд аль болох бүх одоо мэдэхгүй эргэлзэж байгаа үгүүдийг тэмдэглэж аваад тэр үгүүдийг зөв дуудлагатай, эсрэг утгатай,
За тэгээд мөн тайлбарыг нь англиар ингээд цээжлээд явах юм бол таны үгийн баялаг. За тэгээд английн мэдлэгч нь ерөөсөө суурь дараагийн түвшинд очиж дээшлэн шүү. За тэгээд энэ болохоор миний та бүхэнд өгөх 5 зөвлөгөө байлаа. Баярлалаа.